Монгол ардын хууч яриа. Бохоодой зундуй. Булган аймгийн Хишиг өндөр суманд Бохоодой зундуй гэдэг үгэн байгаад 1950 оны орчим нас барсан юм. Тэр үгэн ярихдаа манай авцгын хувилгаан лам жамсранд оржиж мэргэн бээсийн хачин төвд ламч мэргэн хоёул их мэргэн чадaltaй лам нар байсан да гэдэг. Тэдний мэргэн чадалтайг та яаж мэдсэн юм бэ? Гэхэд зундуйгой. Миний мэддэг юм юу вэ гэхэд ганц даалуу юм. Би даалуу овоо тоглоно шүү. Тэгээд мөрийтэй тоглож баг саг юм олдог байлаа. Нэг өдөр авцгын хувилгаа надтай дайралдаад хоёулаа даалуу тавих уу гэдэг юм байна. Би ч тэгэлгэлээ. Тэгээд хоёулаа даалуугаа гаргаад тоглох юм боллоо. Тэгсэн мөрийтэй тоглоё гэдэг бай шүү. Тэг би ч заалгэлээ. Тэгээд хувилгаан за чи мөрийнд юу тавих уу гэж байна. Надад мөрийд тавих юм байхгүй л гэчихлээ. Би даалуугаар тэр ламыг лав хожих болохоор мөрийн юмч бараг хэрэггүй юм шиг л бодогдож байлаа. Тэгтэл лам хэлж байна шүү. Чамд яагаад мөрийд тавих юм байхгүй байх вэ? Эхнэрийн хээ толгойн хэрэглэлийг тавь гэлээ. Манай эхнэрт толгойн мөнгөн хэрэглэл байдгийг лам мэдэх юм. Би за тгийгээд хоёул мөрийтэй тоглолоо. Би даалуу сайн тавьдаг болохоор ламыг хожоод байлаа. Тэгээд ламаас хоёр эмбүү төрүйтэй нилээд юмыг авчихлаа. Лам намайг азгүй новш. За болий гэлээ. Би өдий төдий хожоод байхад намайг яагаад азгүй новш гэдгийм гэж жаахан гайхлаа. Тэгээд хоцсон юм аваад гэртээ ирлээ. Гэртээ иртэл эхнэр маань өвчтөе үхлүүд хэвтэж байв. Би эргээд хувилгаан ламд очлоо. Лам нилээд согтуу байв. Би эхнэр маань өвчтөе үхэх гэж байна. Лам минь аварч өршөө гэж гуйлаа. Лам эхнэр чинь үхнэ. Чи толгойнх нь хэрэгслийг харамлаад байх чинь лээ. Гэсэнд би жаахан гомдлоо. Манай эхнэрт толгойн хэрэглэл нь гай болоод байсан бол надад хэлээд авч болох л байсан. Манай эхнэрийн өвдөхийг мэдсэн бол надад учрыг хэлж арга засал хийж өгч болох л байсан гэж бодсоор би гэртээ харьлаа. Эхнэр хариугүй өвчтөе болохоор яах вүлээ гэж учир явдлаа тоочж хүмүүсээс асуулаа. Ламтай мөрийтэй тоглосноо ч хэллээ. Би дахиад хувилгаан ламд очих гэхээс нэг л дургу хүрээд байна. Тэгс нэг нөхөр чи бээсийн хачинд очооч. Тэр мэргэн хүн шүү гэлээ. Өгийн нуураас баруун тийш бээсийн хошуу гэж байсан юм. Тэр хошууны хачин гэж нэг төвд лам байсан юм. Би тэгээд хүнээс морь гууж унаад бээсийн хачинд өдрийн турш явж очлоо. Нилээд хол газар юм. Очсон чинь ламын үүдэнд олон хүн хүлээцгээж байна. Одоогоор бол дарааллаа сууцгааж байв. Би хүлээж байгаад хачин ламд орж учир явдлаа хэлээд өөрийн хувилгаан ламаас хоцсон нэг эмбүүгэн барьж аврал асуув. Хачин шоогоо нэг орхиж үзээд ямар ч арга байхгүй. Үхэн шүү. Үхэх нас болсон шүү. 20 хоногоос илүү нас байхгүй шүү гэж байна. Би аргалж аль гэж гуйсан боловч ердөө аргалж өгсөнгүй. Би сангийнхан гэрт орж цай уугаад буцах боллоо. Эмбүүгээ нэгтээ өгчихсөн болохоор яана гэхэв буцааж авалтай биш. Авралчгүй, эмбүүчгүй.
урамгүй буцаад шогшиж явлаа. Нутагтаа ирээд гэртээ ойртож явтал нэг хүрэн морьтой согтуу лам давхиж яваа харагдлаа. Тэр ламыг харахад манай хувилгаан лам мөн шиг харагдлаа. Тэгээд тэр согтуу дов даваад далдарлаа. Хойноос нь хөөгөөд дов дээр гараад иртэл лам мориноосоо буугаад би засаа суужвэв. Би хүрээд очлоо. Манай хувилгаан лам мөн байна. Нэлээн согтуу байна. Чи хаачаад ирэв гэд надаас асууж байна. Би ч үннээ хэллээ дэм. Эхнэртэй аврал ирж бээсийн хачинд очлоо гэсэн лам. Юу гэж байна тэгээд? Гэж ширүүхэн асуулаа. Лам минь эхнэр чинь үхэн арга байхгүй гэж айлдж байна гэв. Тэгсэн чинь лам би тэгвэл үхэхгүй гэж хэлж байна. Үхэхгүй айхөө гэлээ. Би ч ламд өргөх барих юмч байсангүй лам минь аварч хайрл гэж дэмийл гуйлаа. Тэгээд гэртээ ирсэн чинь эхнэр маань аргагүй муу байна та. Би арчилж сувилж л байлаа. Эхнэр муудан муудсаар 20 хонлоо. Өнөө шөнө л үхэх юм байх та гэж байсан. Тэгтэл шөнө минь хонцглоо. Маргаашнаас нь эхлээд биеийн дээрдэж эхэллээ. 10 хоноход эхнэр маань бүр зүгээр болчихлоо. Тэгсэн чинь над нэг хүн хэлээд байх юм. Бээсийн хачинд очиж Ембүүгээ нэх. Эхнэрээ идэгснийг хэл. Юу гэхийн дуул гэдг юм байна. Би тэгэхээр бүх нэрээ тгий байц гэж бодоод бас л нэг морь хүнээс гуйж унаад явлаа. Унах унаагүй хүн ч бас хэцүү байдаг юм шүү. Бас л бээсийн хачинд шогшиж очив. Мөн л олон хүн хүлээж байна. Би ч хүлээж угаад хачинд бараалхлаа. Хачин лам намайг таньж байна. За, эхнэр чи яасан? Өнгөрч гисэн үү гэж байна. Үгүй ээ, амьд. Бүр эдгчгээд байгаа гэж би хэллээ. Яасан хачи юм гэж шоогоо нэг орхиж үзээд та буцах замдаа нэг бурхан хүнтэй уулзжээ. Тэр лам танаа эхнэрт 6 жилийн нас өгсөн шүү гэлээ. Намайг буцах замдаа хувилгаан ламтай уулзныг тэр мэдэж байна. Би тэгэхээр Ембүүгээ нэгсэнчгүй харж ирлээ. Эхнэр маань түүнээс хойш эрүүл инх сайн явж угаад 6 жил болоод нас барсан да. Үүнээс хойш би тэр хувилгаан хачин лам хоёрыг мэргэн улс юм а гэж итгэдэг болсон юм да гэж ярьсан юм. 1975 оны 2 сарын 3 Гадамбын яриа.